Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Халдвар төвчийн судлалын үндэсний төв сүрэгийн лавлах лабораториос цуврал болгон явуулдаг интерактив хичээлийн хүрээнд энэ удаад GenExpert хөрөмжийн алсын зайн хяналтын GX Alert програмын тухай мэдээлэл хүргье. Дараах агуулгын талаар ярилцсанаа. Нэгт нь алсын зайн хяналт гэж юу вэ? Хоёрт GX Alert програмыг ажиллах зарчим болон хэрэглээ. Гуравт GX Alert програмын ерөнхий ойлголт. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан сүрээдэ тэмцэх стратегт молекулын түргжлэн онцлогоог бүх төвшөнд хэрэглэж шинжилгээний үзүүлэлт гүйцэтгэлийг нь хянахын тулд алсын зайн хяналтыг ашиглах захин удирдлагын системийг бий болгох зорилготой. Сүрээгийн онцлогооны үйлдвэрлэгчид өөрсдийн алсын зайн хяналтын платформыг боловсруулсан GenExpert хөрөмжөд зориулсан дараах платформуудыг харуулж байна. Эдгээр платформын алийг нь ашиглах нь програмын доторх функц, интернет холболтод тавигдах шаардлага, хэрэгжүүлсэн дуршлага, чадвах, мэдээллийн аюулгүй байдал зэргээс шалтгаална. Бид өнөөдөр дээрх платформудаас GX Alert програмын талаар дэлгэрэнгүй танилцсанаа. GX Alert програм нь шинжилгээний үр дүнгийн мэдээллийг алсын зайнаас лавлгай шатны байгууллагуудад автоматар илгээх систем юм. Мөн GX Alert програмыг дэлхийд 38 гаруй улс орны 3500 гаруй лабораториуд одоогоор хэрэглэж байна. GX Alert програмын үндсэн зарчим. GX Alert програмыг суйрлуулснаар шинжилгээний үр дүнг богино хугацаанд мэдээлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, өвчтөнд эмчилгээг эрт эхлүүлэх, нэгжүүдэд эмийн нөөцийг зөв хуваарлах зэрэг давуу талуудыг бий болгодог програм юм. GX Alert програмгүйгээр дата мэдээллийг цуглуулахдаа бид одоогоор утсаар холбогдох, захим шуудан, сар бүрийн тайланг цаасан хэлбэрээр авах, дэмжлэгт хяналтаар явах зэргээр мэдээллүүдийг цуглуулж байна. Харин GX Alert програмыг ашигласнаар бид дата мэдээллийг алсын зайнаас удирдах боломжтой болж байна. GX Alert-ийн хэрэглээ. Нэгт нь төхөөрөмжийн алдааны түвшин шинжилгээний том үзүүлэлтийг хянана. Энэ нь GX Alert-ийн хяналтын самбар дээр холбогдсон төхөөрөмжийн алдааны түвшин шинжилгээний том үзүүлэлтийг хянахдаа аль бус нутагт шинжилгээний ашиглалт хэр байгааг харах боломжтой. Үүнээс хэрэглэгчид тохируулаад үзүүлэлтүүдийг нь өөрчлөх мөн боломжтой. Систем дээр шинжилгээний шалгуур үзүүлэлтийг оруулж өгснөөр шалгуураас хазаасан тохиолдолд мэдээллээр нь тухайлбал GenExpert MTBC шинжилгээний алдаа буюу error 3%-аас дээш бол өндөр гарсан тохиолдолд дохио өгнө. Хоёрт нь засвар үйлчилгээ буюу тохируулга. Мөн төхөөрөмжийн баталгаажилт болон тохируулга хийсний дараа автоматар бүртгэж дуусах хугацааг урьдчилан сануулж өгнө. Төхөөрөмжийн засвар үйлчилгээг бүртгэж авна. Шаардлагатай тохиолдолд засвар үйлчилгээний сэрэмжлүүлэг мэдээллийг өгнө. Гуравт нь мэдээллийн автоматжуулалт. Шинжилгээний үр дүнг тайланг автоматар өвчтөн, эмч, эрүүл мэндийн систем рүү шилжүүлэх боломжтой. Дөрөвт нь ханган нийлүүлэлтийн менежмент. Нэгж бүрээр одоо байгаа онцлогын нөөцийг гаргана. Мөн шинжилгээний ашиглалт, нөөцөд үлдсэн хугацаа, дуусах онцлогоор нөөц дуусах зэрэг мэдээллүүдийг урьдчилан тооцоолоод нөөцийн үнэн зөв мэдээллийг гаргах юм. Ингэснээр нөөцийг дахин хуваарлаж онцлогыг устгах, хугацаа дуусах зэрэгээс сэргийлэх боломжтой юм. Тавт нь мэдээллийн менежментийг сайжруулна. Онцлогооны олон төхөөрөмжийн мэдээллийг нэтгэх боломжтой, интернетгүй үед өгөгдөл мэдээлэл хадгалагдах ба интернеттэй үе шинжилэл хийгээд апдейт хийгдэнэ. 6-т нь програм хангамжийн шинжилэл. Програмын код нь 7 хоног бүр шинжилэгддэг. Багаж төхөөрөмжийн 7 хоног сар бүрийн засвар үйлчилгээ, өдөр бүрийн шинжилгээ болон алдааны түүхийг систем дээрээс задлан харах боломжтой. Өвчтөн тус бүрээр нь дүрхсэн шинжилгээ, Expert Gene шинжилгээ, өсгөөрлөх, LPE шинжилгээ зэргийг хийх боломжтой. Бүр цаашлаад Trunat болон XTR шинжилгээний алсын зайн хяналтыг энэхүү програмаар хянаж болно. Хандуулсан явдалд баярлалаа.